Эртэх 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бол налайхын төдийгүй Монголын түүхэнд хар өдөр болон үлдсэн байдаг. 1990 оны уурхайн их ослоо ам үргэцсэн 20 уурхайчны гигэн дурсгал зориулан уран баримлж болд 1992 онд уурхайчдын алдар хөшөөг босхон бүтээсэн юм. Уурхайн баруун жигүүрээс 541 лавны конвейерын штрихт метанхий дэлбэрч хийж бүтээхийн их үлсэд бие сэтгэлээ зориулж ирч хүч цог золбоонд бадарч явсан 20 залууга алдаж харамсал уй гашуулд Монгол улс даяар автжээ. 1990 оны их уурхайн ослоор амалтсан 20 уурхайчны гигэн дурсгал зориулан уурхайчны алдар хөшөөг бүтээсэн байна. Тус хөшөө нь улаан гантиг чулуун хавтангаар өнгөлсөн дөрвөлжин суурин дээр уурхайн цооног түүний дунд уурхайчин залууг дүрсэлсэн байна. Хөшөөг зисээр хөөмөлдөж гагнаж хийсэн. Суурийн нүүрэн хэсэгт бид тэнгэрт нарыг мөглөнө, газарт галыг дархлана гэсэн бичээстэй байжээ. 2013 оны 4 сарын 23-нд шинэ налайх цэцэрлэг түрээлэнд байрлуулсан байсныг зөөвөрлөн соёлын ордны өмнөх талбайд буцаан байрлуулсан.